Мэдээгээр чөтгөрөөд, гудамжинд чөтгөрөөд, мүзэд хүртэл чөтгөр. Энэ тулаан толгойтой хүн ч бас чөтгөр. Их чухал дүр шүү. Ярьж байгаа нь би авчиж байгаа нь цаанаасаа л нэг зүүн. Мэдээж хурд хүчин ярих юм байхгүй. Толгойг нь тас, яс нь хуг, алхахын налаал, сумын бараг зүсээл. Одоо нас чөтгөрүүдийн ирүү гэж шүү. Харин ерөнхийлөгч, орлогч дарга марга нэлээд том гарууд за одоо яах вэ гэж байна. Хүмүүсээс нууцлдаг болохоос биш там гэж байдаг. Бүр чөтгөр дээр туршилт хүртэл хийцэн за. За товчхондоо болно штэ. Там дэлхийн хоёр зэрэгэлдэх ертөнцүүд. Энэ хоёр хоорондоо жижигхэн хаалгаар холбогддог. Жижигхэн болохоор хүчтэй чөтгөрүүд нь дэлхийд ирч чаддгүй мэн. Орж ирсэн хідэн дандаа жижиг гарын л чөтгөрүүд. За одоо гол дүртэйгээ танилцнаа. Чөтгөрүүдийн өөдөөс айхчгүй энэ цагаан үстэй улаан цавтай залуу бол Данте. Ээж хүүхд хоёрыг авардیں۔ Тэгсэн хүүхд нь дүрээ хавиргасан чөтгөр исэн байдаг юм. Алах гэсэн ч ээж нь Дантыг цүнхээрээ нэг сайн дэлсээд чөтгөр гэдгийг ч мэдэхгүй аваад зогтчихнаа. Ээж хүн л юм да. За тэгээ засгийн газраас бөө юм болж иж туулан чөтгөрийг судалсаар л. Энэ нөхөрөө л хөлсний цэргүүдэд ажил олж өгдөг хүн. Буруу арын нөхөр. Нэр нь бол Энзо. Нэг өдөр туулаа ирээд Дантегийн талаар асуусан байдаг. За тэгээд юу ч гэсэн эхлээд Дантег болохоор болно. Тэр хооронд Данте кафед зарим гэдсэн сууж идэл юугүй ачааны машин нэсэд хүрдэрдیں۔ Данте тэрхэн зур тэнд байсан бүх хүмүүсийг авраад ер нь бол энгийн хүн бишдгээ. Бөөн дэлбэрт болол. Шидсэн хүн нь Дантегийн нас орсон байх ёстой ах нь байна. Манай хүн ч бүр шок. Ийм зүйл байх боломжгүй гэл. Тэгсэн чинь дүрээ хавиргадаг чөтгөрлөж. Гэт толгойд нь буднаа. Үхтвэ. Агаар жулагцаар зүгтчихнэ. Данте харин бөөнхий бодож мудаал ёстой л. Толдож байхыг харахад л инээгээл. Хурд хүчний тулаан болно штэ. Бултаал, буудаал, үсрээл. Дүрээ хавиргагч Дантегийн хүзүүний зүйлдийг л авах гээд байна. Данте юу гэж өгөх вэ? Хүчээрээ илүүрхээл нистлэн ганц зохин шүү дээ. Химэх цодуулсан чөтгөр өгтгийн наа арай чүл зогцлаа. Буудах гэсэн буу нэвдэрхий. Хаах утсан чих шиг. Яатсан хүн бэ? За одоо багсаа түүх мэдэж авнаа. Өмнө нь там болон хүний ертөнц нэгэн бүхэл байж. Мэдээж хүн төрлөختөн мөхлийн ирмэг дээр. Тэгтэл нэг Спартагийн хүчрхэг чөтгөр хүмүүсийн талд орохоор шийдэж. Өөрийн хүч чадлыг ашиглан там болон хүний ертөнцийг хоёр хуваасан байдаг. Туулан чөтгөрийн хулгайлсан сэлэм бол агуу Спартагийн ертөнцийг хоёр хуваасан сэлэм. Сэлэмний жинхэнэ хүчийг сэргээхийн тулд цөмөн нулсан очир эрдэнэ хэрэгтэй. Спарта үүнээс сэргийлж эрднийг хоёр хуваан олдохооргүй газар нуусан гэж яригддаг. Тэгэхээр туулан зорилго бол хоёр ертөнцийг нэгтгэх. Мэдээж очир эрдний нэг хэсэг нь Дантегийн хүзүүнд байх ээжээс нь өгсөн зүйлт юм да. Засгийн газраас мөнгөний төлөө юу ч хийгээ суцахгүй хөлсний цэргүүдийг цуглуулчих. Энэ ажиллагаа бол маш нууц. Та нарын барих хүн бол Данте. Өөрөөр түүний зүйлтийг авах. Гэтэл ард суухныг залуу. Данте бол аратан. Тэр огт хүн шиг биш. Та нар гар хүрч амжилгүй үхцээх болно. Хэр ихийг өгнө гэсэн ч би л авахгүй. 2 тэрбум штэ. За явцгаа. Хүний шунал юм да. Явхаар л болж байгаа юм. Засгийн газар чөтгөрүүдийг ангуучилж ирсэн нуус тасаг байдаг юм байна. Чөтгөрийн ангуучил хэл явчих. Чөтгөрүүдийг энгийн сумаар алж болохгүй. Тусгаалan бүтээсэн чөтгөр устгах сум ашиглаж болно. Хүн энэ сумд оногдвол хүнлтэй. Гэтэ дэлбэрэхгүй. Чөтгөр бол дэлбэрнэ. Яг ингэж. За тэгсэн чөтгөрийн ангуучид шинэ гишүүнтэй болж шүү. Гүй ийм залуу аваа зүгээр үү? Гэсэн чинь энэ залуу туулаатай таарад амьд үлдсэн цор ганц хүн гэж байгаа. Тийм болохоор нь л авчиж. За орой болоод Дантег барих нэ. Энэ зогоор өгөө шигээд гинтүүл яа гэсэн чинь энэ зүү Данте хоёр хизээ язааны л утна. Зөндөө хүмүүс байгаа. Зүйлдээ өгчүүл чамайг яахчгүй гэсэн гэж мэгэл. Ээжээс нь үлдсэн ганц зүйл болохоор өгөхгүй л гэж байна. За тэгээд сөрсөн базаа гэж. Энэ зогоор өгөө шигээд ёстой л үзэж тарна штэ. Сумнаас бултаад ийшээ тийшээ шилжиж мэлжээд нэг няслахад л хүмүүс нь хийсээд хаалгаар орж ирсэн хэдийг ханаас орж ирсэн хэдийг гээд бүгдийг л зоддог. Тэгсэн чинь нэг нөхөр Дантегийн цээжийг нэвт будаад хайчнаа. Чи чинь чөтгөр юм уу? Гүй би бас супер хүн гээд байгаамаас. Хөлсний цэргүүд бол барахгүй мэн. Тэгсэн чинь чөтгөрийн ангуучдын ахлагч эмхтэй мэр шүү за. Өөрөө зохицуулахар болноо. Орж ирэхдээ л цаанаасаа л нэгөр. Тойрчгүйгээд ганц удахтаа л Дантегийн зүйлтийг авчнаа. Юугээл зүйлтэй юм амархан өгчхүү. Араас нь хөөлөө. Гэхдээ яа харахгүй л мэрэгжлийн бэлтгэгдсэн хүн цаанаасаа л өр. Чөтгөр алах сумаар Дантег буудлаа. Тэгсэн чинь дэлбэрийн наачдын сонирн биш гэж юу? Чиний хурд хүч, идэх чадвар яаж утсан хүнд лав байх боломжгүй.
Тэгэхээр чи бол чөтгөр. Энэ үг нь Данте талд таалагдсангүй. Үргэлжлүүлж хөгөөд зүйлдээ авсан ч өрхөнд орчноо. Бас хүзүүнд нь Майкро гэдэг байгаа штт. Маш жижигхэн тесрэг бөмбөг суулгаад Данте баригдлаа. Хөөх юм уу Энзо маань л хамт. Мэри бол нэлээд ууртай. Битгий юм яриад ээ. Гээл шатаахны. Энэ нэг удирдлагаараа гав болон машиныг нэвтрдэг. Сүүлд орсон Шинко энэ удирдлага руу гүлэн хийгээл. Сэжигтэй шүү сэжигтэй. Тэр зургийн нэрдэмтэн Дантегийн зүйлтийг судалдал үнэхээр гайхалтай. Энэ зүйл шинжлэх ухаанд маш том нээлт болж болно гээл. Ялгаруулж үе долгионыг ашиглаад нөгөө хэсгийг нь олгож ивөө. Тэгтэл яг хажууд нь бүр яг хажууд нь хаасайгүй дэлбэлт болол. Шинков шууд л надаа өгч би хамгаалъя. За одоо өстө эвгүй чөтгөрөд гарч ирж шүү. Туулаан илэд цэргүүд. Тал талд тулаан болж байна. Туулаач өөрийн биеэр бууны сумыг сэлмээрээ хаагаал. Азаарч хүү нэг сум гарыг нончдیں۔ Тэгтэл чөтгөр устгадаг сум нь нөлөөлдгүй. Дэлбэрсэнгүү. Хувцсны цаанаас хүнийг шигээр сарагдаал. Энэ тентгүүл өгцгээж явахт Мэри л алаад байгаа л доо шүү. Өргөс харвдаг урамлан чөтгөр. Нөгөө нэг дөрөө хургадаг чөтгөр. Сайн ч болтох юм, сайн ч тулдах юм. Харин энэ чөтгөр бол далавчаараа сумыг нь хамгаалаад нэлээд хатуузаа. Улаан чөтгөр нь гал гаргадаг. Цэнгэр чөтгөр нь салхи гаргадаг. Сумыг нь хүртэл өөр тийш нь явуулчлаа. Яаж ийн ахыгаа алхнууд ээ. Үгүй таал нанаа зогш таарлаа штэ. Гэд энэ хоёр ах トゥ хоёр. Хүүе ганц хүн алч чадахгүй нү? Гэд Мэри илээд зэргүүтэн ганцаараа л үзэж байна. Тэр зур туулаа эрдэмтэн дээр хүрээд ирлээ. Тэгсэн чинь надаа өгч би хамгаалъя гэдсэн Шинко шууд л чулуугаа өгчтiin. Юу болчихв? Гэр бүлээ хамгаалж чадахгүй бол дэлхийг авраад яана гэж. Гэд энэ залуугийн гэр бүлийг нь барьцаалсан байжээ. Хөрхидөө. За ингээд хоёр чулуу нийллээ. Тамийн хаалгыг нээх түлхүр. Данте тэнд гаваа талчихъя. Тэгсэн тамийн хаалга нэгддүү шүү. Манай эрдэмтэн чухаантай юм. Тэр дорн л чулуу болон сэлмийг нийлүүлсэн ч өөр нэг зүйлээс хэрэгтэй байх нэ. Гэт мангар том нууц олж мэдсэн ч хинт ч хэлж амжилгүй туулан гарт амиа алдж байгаа. Тагнуулаас үнэмшилтэй ойлгоё гэт хөнгөн гимтээгээд байгаамаа. Тэгсэн гинтл туулан би мудлаа. Замцаас өгөөд нэг зүйл тохируулаад биенд ирддэг. Эрдэмтэн бас арайч хүчээгүйж гарнач иддэгч. Тэгсэн туулан тагнуул Дантегийн гавийг тайлчлаа шүү. Туулаа инээгээл. Данте шүд сэлмээ шүүрч аваад сип сап гэ туулаа руу дайртал туулаа шууд л хажуухан дох автобус руу буучлаа. Данте ч бас гэрлийн шон дээр үсрээд буужиг нь хамгаалдаг. Бай бай гэ туулаа зүгтхнэ. Чөтгөрөөч мө ухарж ийн. Данте ч зүйлтэй авнаа гэд араас нь хөөлөө мотоциклтай. Улаан цэгэр хоёр бүр зүгээр айлахгүй. Бүхтэй арилтаа асал болтаал. Ургуулгын чөтгөрч бас дайраал. Өөг нь алчих гээл сэлмэ шидтэл Данте сэлмийг нь бариад авчтیں۔ Тэрэнгүүрээ ургуулгын чөтгөрийг унгаад улаан цэгэр хоёрыг мотоциклороо дэг юм аа гэж хэлээд улаан цэгэр хоёр ялагдлаа. Хүмүүс нь ялагдаад байхтал альвэ чи чадна гэд нэг л зүйлийг хүлээгээд байна. Болж байна. Дахиад өшөө илүү гэл. Харин Дантегийн нүд улаан болоод эхэллээ. Хэр хол өвчч 2 км гаруй гэд Мэри маа парж байна. Данте туулаан зүг өсөрч гохоод арах гэтэл яг энэ үед хүзүүнд нүсэн тесрэг бөмбөг идэвчдэг. Өөр аргаар л үцгээс бити өгчээрээ Спардагийн хүү. За тэгэхээр Данте бол агуу чөтгөр Спардагийн хүү болж таарсан да. Дөрөө хургадаг чөтгөр хин нэгний дүрд орохын тулд тэр хүн амьд байх ёстой. Тэгээд нэг цэргийн дүрд орчлоо. За тэгээд амьд үлдсэн цэргүүд хоёр тагнуулын хамт Дантегийн араас хөдлөлөө. Дантег нөгөө л нэг Энзотой хамт онгоцонд очижээ шүү. Энэ хооронд Данте бага насаа зүтэлдэг. Энэ бол Дантегийн ээж. Энэ ах нь хөөрхийн ээж нь хоёр хүүгээ золтож байхад ойртож чаддгүй. Бага хасаал хүнд баймааргүй хүчтэй ээж. Аавынхаа талаар зөвхөн ээжээсээ л сонсдог. Чиний аав бол гэх үед Данте сэрчнэ. За тэгэхээр энэ онгоцонд Данте, Энзо, энгийн ажилчид тэгэж төрийн ангуучдын хамаг бүдүүн дарга байж шүү. Би өхгүй. Бурхан намайг хүлэхгүй гэж мэгээд ер нь нэлээ эвгүй. Энэ үедээ хамт цэнхэр улаан хоёрыг үлдээчих. За тэгээд туулаа. Энэ онгоц суурна. Энд байгаа бүх хүмүүс өхнө. Та хэдийг аварч чадах нь ганцхан Спардагийн хүү. Мэри цэргүүдтэйгээ хамт туулаа өрөнд хүрээд ирлээ. Хаягдсан барилга шиглүүлсэн. Тэгсэн орох үед нь битүүмжлэгчнээ. Холбоо барихч боломж байхгүй. Чөтгөрийн өрөнд ороод ирлээ. Туулаа чан яригчаар оршин суугчдаа чөтгөр ангуушлагчид нэвтрлээ.
Тэдэнтэй сайхан харьцсан хэн буугач тэр даруй цааслуулах болно. Гэхэд тал сайгуул хүмүүс их үү, чөтгөрүүд их үү, хаалгуудаа зоожлоод хэлдэг. Даалгавар гэж цааш явах гэтэл ойлгомжтой штэ. Нэгдэх нь, хоёр дахь нь, гурав дахь нь, дөрөв дахь нь, 5, 6, 7, 8, 9, 10. Харахаас өөр хийж чадах юм балгаа. Эмэгтэй цэрэг аюулд ороход хайртай залуу нь биеэрээ хамгаалдаг. Ингээд 11 дахь нь, 12, 13, 14 гараа тастуулаад 15 дахь нь Мэритэ нийлээд хоёулахнаа үлддэг. Уйл жүнжин байж босч ирсэн ч 16 дахь нь боллоо доо. Мэри хань яаж иж байгаад арай ч үл эвтэн сууч чаддаг. Данте өөрийгөө чөтгөр гэдэгт нэг л итгэж өгдөгвэ. Эсвэл зүгээр итгэхийг хүсдэггүй. Учир нь гэвэл түүний ээж болон ахыг чөтгөрөөд хөнөөчж. За ингээд Дантегийн эсрэг улаанаа болон цэнхрээ. Арайг зугтсан Мэри хортгийн оногдчихноо. Хин юм хараад солиордгийн наанд ухаан ороод араа мухардахтаа айлын хаалга татдаг. Азар хүнтэй байж тараад яхааргүй л туслаач гэд гэрийн эзэн зөвшөөрлөө. Далавтай чөтгөрт хотлоо яран байж дарга эмэгтэйг авардаг. Гэхдээ энэ гэр бүлийнхэн хүмүүс биш чөтгөрөөд байжээ. За одоо бушуухан явж үз. Гэхэд эн чинь яаж ийна? Дантег өстө болгож тавьж ийна. Гараа хөдөлгөөл Дантег шид чинь. Нистлэн зөхөөл. Спартагийн хүү ийм хүн байсан юм уу? Ээжигээ өхөж байхад нуугдж байсан гэлөө. Туулайн зүв байж. Чи яг л аав шиг гээ Дантег завчлаа. Данте газар тунан хажууд нь байх эмэгтэйг хараад чиний аав бол хамгийн зоригтой дайчин байсан. Бидний төлөө хорон бутаа тулцаар ирсэн гих үгсийг санаж тийм ээ би яг л аав шиг гэд comeback. Дантегийн чөтгөрийн хүч сэргэжээ. Хариу авах цаг. Нистлэн зөхөөл. Бүх дайралтаас нь бултаал. Улаан чөтгөрийн гарыг таслаад нэгтгэн. Мэри бүр яах учраа олдгүй. Там гэдэг дэлхийдээ л адил. Муу нэг нь бахад сайн нэг нь байж л байгаа. Гэхдээ хүчгүй амьтад тэнд амьд үлдэх боломжгүй. Агаар нь хүртэл хортой. Тэгсэн туулаа там болон дэлхийн хооронд зорчих төхөөрөмжтэйч. Тэгээл энэ гэр бүл шиг энгийн чөтгөрүүдийг оруулж ирдэг юм байна. Гэхдээ туулаа хэлснээр л хийх ёстой. Энийг нь сонссон Мэри аварсныхын хариуд хамгаалтанд авахулна гэж шүү. Үгүй бас ингээрсэн дээ. Үлдсэн цэгэр чөтгөр нь онгоцоо талплаад хайжнаа. Өөрөө болохоор нис чаддаг. Тэр хооронд нэмэлт хүч туулайн үүрэнд хүрээд ирчихжээ. Мэри зовтож явсаар туулай нууц лабораторид хүрээд ирдэг. Туулай тамаас авчирсан эцэг ихгүй өнчин хүүхдүүдэд туршилт хийж цэрэг бүтээдэг байжээ. Гуй. Гохоодаар. Мэри туршилтанд орсон хүмүүсийг харахад өнгөрсөн амьдрал нь зурвас үзэгдээл. Уурандаа лабораторийг сүрүүлээд нөгөө дүр тувирдаг чөтгөртэй таарчнаа. Яана гэжсэн чинь азар дүрээ хувиргч ам алдаад тулдаг гэсэн чинь яа харахгүй л зодуулаад байна. Нислээ зөхүүлээд зугтаж явсан ургамлан чөтгөрт баригчнаа. Дүрээ хувиргчид алуулахын даваан дээр байц тохиролцъё. Намайг амьд үлдээч. Хариуд нь миний дүр дор чамд ч ашигтай. Гэхэд бодож саналын зөвшөөрөөд Мэригийн дүр дортол. Харамсалтай чи хүн андуурчлаа. Дантегийн шар өстэй эмэгтэйг харах бүртэл ээжигээ сансаар энэ удаад аврах болно. Онгоцны хэсгүүдээр гүүгээл шүхүр авч аварч болох хүмүүсийг аварсаар л. Даанч шүхрэн дуусаад яах тухайгаа бодж итл цус нь хөөрөөд нэг л бишээ. Бага бахта ээжигээ хамгаалж чадаагүй дээ. Данте их л харамсдаг. Гэхдээ одоо Дантед хамгаалж чадах хүч байгаа. Паа. Нис чаддаг болчоор хүмүүс аврах бол амархан мэстэй. За тэгсэн цэнхрээ өшөөг авнаа л гэж юм. Гэхдээ яаж чадсангүй. Данте хитрхи өвчтэй болчих. Нислэн зөхөөл. Миний зүйлд хаана вэ? Гэт нүүр нүдгөө балбаад алах гэснээ амьд үлдээхээр шийддэг. Мэри харин удирдлагын өрөөнд нь хүрээд ирлээ. Хаалттай барилгыг нэгээд тэгээд энгийн чөтгөрүүд тандан бид та нарыг хамгаалах болно. Тууланаас айх хэрэггүй. Гэт зэргүүдтэй ч мөн энгийн чөтгөрүүдийг аюулгүй газар аваачихыг тушаадаг. За тэгээд Данте ирж исэн юм аа өгнө. Тэгсэн амьд үлдээсэн цэнхрээ дахиад хүрээд ирдэйн. Амьд үлдээгээд ахтаа. Гай болоод Дантегийн чөтгөрийн хүчин дуусчнаа. Бас дуустгал юм байна. Яг эвгүүдэд эхэлтэл энэ хоёр явж туулааны өрөөнд ороод ирчиж Мэри Осыг нөрөөр ирж таарад цэгэрч төхөр. Баам! Туулай харин алгаа. Дайн болгомооргүй байвал Дантег байга газарт нь ганцаараа ирэхийг хүсдэг. Тамийн хаалга нэхэд Спартагийн цус хэрэгтэй юм байна. Гүй тэгээд чамаар ядгийн. Чи яац юм? Хэ. Би Спартагийн хүү болж таарсан шүү дээ. За ингээд 30 минутын дотор очих ёстой болчлоо. Тэр хооронд Мэригийн тушаалаар
бүхэл энгийн чөтгөрүүдийг зөөвөрлж эхэлдэг. Дүрээ хувиргагч амьд мөндөж шүү. Дүрээ хувирган голд нь ороод Мэригийн үгэнд чөтгөрүүд бүгд итгэжээ. Уг дөгөөл дагаж явцгаана. Гэтэл яагаад чөтгөрүүдийг амьдаар нь бариад байна? Мэригийн тушаал ирхмээ. Эднэр энгийн иргэд болж тарсан. Тэгээд юу гэж гүйцэтгэх захирлын тушаал бүгдийг нь устгах. Энэний тушаалаас болж тулдах боломжгүй энгийн чөтгөрүүдийг үе олноор нь хядлаа. Хүүхэд хөгшин залуу гэлтгүү бүгдийн. Энэ бол тулаан биш. Зүгээр л алан хядлага. Дүрээ хувиргагч үүнийг харж твцсэнгүү. Бүгдийг нь алчиж байгаа мó? Тэгээд өөртөөгөө хамт бүх зэргүүдийг юу ч хүү дэлбэлдэг. Энэ дэлхийг магасуудаас хамгаалах болно. Мэри хүүхэд байхдаа л нэлээд амбицлог хүүхэд байж. Тэгсэн нэг удаа гэр бүлэрээ явж байгаад чөтгөртэй таарчжээ. Зүхтах боломжтой байсан ч энэ дэлхийг магасуудаас хамгаалах болно гэд бараг л хүүх шахдаг. Хөөрхийн аав нь харахаас өөр зүйл хийж чадсангүй. Цагдаад хэлсэн ч итгэх хүн алгаа. Энэ бүхний дараа Мэригийн аав судалгаа хийж эхэлдэг. Гэр бүлээ хамгаалах хүч чадал хүссэн төдий. Хүч чадал тийм ч амар олдохгүй. Гэхдээ л аав нь энэ зүйлд бүх зүйлээ зориулдаг. Гэр бүл нь баг багаар нуран унсаар. Харин заримд нь анхнаасаа л нурж унах гэр бүл байдаггүй. Нэг гартаа үлгэрийн ном барих энэхүү хэдийн ухаантайч бусдад дээрлэхүүлж, зодуулж түүнийг сонсох хүн байсангүй. Энэ бүхнээс зүгтэж болдог бол сайхансан. Гэтэл түүний хүслийг сонссон мэт ид шидийн гимээр үүд халаг нэгддэг. Ид шидэнд итгэдэг бяцхан жаал. Аавтайгаа ярилцахыг хүссэн бяцхан охин. Хоёулаа өөр өөрсдийн сонголтыг хийлээ. Бяцхан хүүгийн хүссэн ид шидийн ертөнц үнэн хэрэгтээ тамд хүрэх хаалга байж. Агаар нь хороор дүүрэн маханд шунсан араатан хүртэл бий. Арай гэж ам ултран нуугдахдаа нэгэн хүнтэй таардаг. Энэ бол тамийн оршин суугчд. Түүнийг хамгийн анх халуун дотноор хүлээж авсан газар. Хоёр хүүхэд өөр өөрсдийн сонгосон замаар өсч өөр өөрсдийн аз жаргалыг бүтээн. Гэр бүлтэйгээ байхад тамд хүртэл аз жаргалтай биз. Гэхдээ аз жаргал гэдэг үрдих биш. Сул дорой амьд биетүүд тамд бол үхэх тавилантай. Анхудаа үнтэй гих зүйлээ алдсан бяцхан хүү. Хүч чадал хүссэн аав. Эцэст нь хүч чадлыг олж чаддагч бүх зүйл өөрсдийн гэсэн төлөөстэй. Хүч чадалт ухаанаа алдан эхнэрээ дараа нь хүүхдээ. Азар амьд үлдсэн бяцхан охин. Гэр бүлтэй байсан нь гэр бүлээ алдсан бол гэр бүлгүй байсан хамгаалах ёстой гэр бүлээ олжээ. Тэд том болж дахин нэг удаа өөрсдийн сонголтыг хийсэн байдаг. Гэр бүлээ хамгаалахын тулд тамаас явах ёстой. Бяцхан хүү 90 цент хүрч тамаас гарах түлхүүрийг бүтээдэг. Гэр бүлээ дэлхийд авчирч чадлаа. Дэлхийг чөтгөрүүдээс хамгаалахаар бэлтгэгдсэн тусгай салаа. Тэдний үүрэг бол чөтгөрүүдийг устгах. Бяцхан хүү сул дорой гих чөтгөрүүдийг баг багаар дэлхий рүү зөөсөөрл. Гэхдээ энэ удаа тамийн араат нь тэднийг анзаарчнаа. Чадлаараа зүхтаан дэлхийд ирдэгч тэднийг мөн л өөр нэгэн араатнууд хүлээж байх нь тэр. Чи хүн юм уу? Тийм, би бол хүн. Бид зүгээр л аюулгүй газар хайж явна гээ тайлбарлах гэж оролцсон ч тамийн араатан араас нь гараад ирдэг. Цэргүүд гал найз бяцхан хүүгийн гэр бүл баг багаар нуран унсаар. Бяцхан охин болон бяцхан хүүгийн хувь тавилан энэ мөчөд огтлолцсон байдаг юм. Гэр бүлээ алдсан ч бяцхан хүү амьд үлдчиж. Гэр бүл нь чөтгөрөөс болж сүрсэн охин чөтгөрүүдийг устгахаар шийдсэн бол энэ удаад гэр бүлээ хүмүүсээс болж алдсан хүү хүмүүсийг устгахаар шийдсэн байдаг. Туулай тамд нэг чөтгөртэй уулзж байна. Энэ чөтгөрөөс Дантегийн нас барсан ахын зүйлт болон түүний цусыг авдаг. Данте туулаар очих гэтэл Мэри явуулдаггүй. Угаасаа ганц хэрэгтэй зүйл нь Дантегийн цус юм чинь. Машиндаа цожил хаяад өөрөө явахаар болж байгаа юм. Нөгөө л нэг тагнуул. Тохиролцсон цаг нь болоход Мэри ирлээ. Нэг чөтгөрийг нь дэлбэлж хаяад тохиролцъё л гэж байна. Дантегийн цус үлдэхгүй, үнс болгомооргүй байвал зүйлтээ өг гэд мангар амархан зүйлт навчдیں۔ Гэхдээ туулай худлаа ярьсан дороо мэдчихнэ. За тэгээ байлдаа шүү дээ. Чадлаараа алаад л угаам. Нэг зүсэгдтэл бүх сэлмэн хортой олж таарнаа. Хөдөлгөөнгөө болгодог хор. Мэригийн төлөвлөгөө бүтлгүүдэд яг хүүхдгийн даваан дээр мэдээж манай Данте. Тэгсэн туулай Дантед
там ямар болохыг харуулъя гэж шүү. Спарта там болон дэлхийг хоёр хуваасан ч энэс нь болоод мөн дүсгэх чөтгөр тамыг иргэшээлдээ авчиж энэ л чөтгөр Дантегийн ээж болон ахын үхэлд буруутай нэгэн. Тамтай харьцуулахад дэлхий бол деважин. Спартагийн хийсэн хаалтас болж хэдэн сая хүч чөтгөрүүд мөн дүсийн гарт өгсөн. Тийм болохоор тэр хүмүүсийг аврахын тулд хаалтыг эвдэх ёстой. Гэхдээ тэгвэл дэлхий дээрх хэдэн тэрбум хүмүүс өхнө. За ингээд тулаан эхэллээ. Жижиг гарууд нь бол дорхноо өвчгнээ. Нөгөө нэг далавчтай чөтгөртэй ан ман үзэхнэ. Энэ хоёрын тулаан дэлхийгээс тамд, тамаас дэлхийд, тэгээд буцаа тамд гээд явж өгнө. Мэри тус болчих гээл. Буудах гэсэн ч яаж чадсангүй. Туулаа энэд багаа тайлж Мэри өнгөрснөө сандаг. Юу хийснээ санаж байгаа юм. Туулаан зорилго бол анхнаасаа л энгийн чөтгөрүүдийн төлөө биш. Харин ч дэлхийг сүрүүлэх байж. Далавчтай чөгийн яхаар гол хүчтэй маа. Барахгүй болохоор ухаас хэлнэ штэ. Тамийн хаалган дээр зогсоож угаад хаалгыг хачдаг. За ингээд туулаа л үлдлээ. Хүн болохоор ч юм уу Данте амархан альчлаа. Туулаа хараа чи энэ бүхнийг зогсоож чадах байсан гэж хэлээд ус руу ундаг. Данте зөөлдөө буцаа авч нэмэлт хүч хүрээд ирлээ. Дандаа л хоцрох юм. Усан туулаа эцсийн арга ашиглах нэ. Тэр нь жинхэнэ чөтгөр болох. Өөрийн туслахаа хэдэж туулаа чөтгөр болоод гараад ирлээ. Нөгөө тагнуулаар тамийн түлхүүрийг л авахулах гэдэжээ. Дээд тушаалтнууд нь ч яг зүгчж байгаа юм. Хөөх юм уу цэргүүд нь л туулаад хайр найргүй хядуулна штэ. Данте Мэри хоёр нийлж үтсэн ч бардгүй. Бараг сул тал гэж алга. Гээл үйж захтай цээжнийхэнд хөрөмжиг нэвтчихье гэж шүү. Нэрэл сул тал нь энэ бол та. Мэри нислээ зөхүүлээд Дантегийн хүч харин хүрдгүй. Шидүүлээд ухаан алдчихнаа. Өөхөхнүү гэтэл хөөх юм уу Энзо маань л Дантегийн урдуур ороод амиараа хамгаалдаг. Данте уурлаад одоо л тулаан эхлэх нү гэтэл туулаа бүр арай л амир болчих. Зөхөж мөхж байгааг харалтаа. Дантед хариу тултах хүч алгаа. Дахиад ялагдахын даваан дээр Мэри ирж аварна. Зүгтээ гэсэн ч зүгтэж чаддгүй. Чулуугаа алдаад туулаа Спартагийн сэлмийг сэргээлээ. Сэргээсэн сэлэмдээ Дантегийн ахын цусыг хийж Дантед ахын амьд байгааг хэлнэ штэ. Тэгээд балмагцсан байхад нь дайрч Дантегийн цуснаа завчнаа. Тамийн хаалга нуран унлаа. Дэлхийд тал сайгүй чөтгөрүүт гарч ирсээр туулаа Дантег алах гэхэд Мэри байсан ганц сумаараа яг цээжинд нь ондог. Данте боломжийг ашиглан чөтгөр төрхөндөө ороод туулайн цээжинд сэлмээ зооход чи өөрийгөө зөв талаас сонгосон гэж бодож гинэ үү? Удахгүй чи буруу талд байгаагаа мэдэх болно гэж хэлээд туулаа Данте талуулдаг. Мөн чулууг сугалж тамийн хаалгыг дахин нэг удаа сэргийлээ. Бүх зүйл дуусаад яах аргагүй л туулаа хэлсэн зүйлс үнний ортой ч юм шиг. За ингээд Данте Мэри хоёр хамт явахаар болол мар хийжсэн аа. Чиний хүч сул чөлөөтэй явхад хитрхи аюултай гэд ар нуранаас нь хотог. Гэл байжсэн өөр газарт тамийн алга нэгдчихдээ. Гэхдээ нээсэн хүн нөгөө л нэг орлогч дарга. Туулайн тагнуулыг барьчиж ер нь нэлээд хэрцгий нөхөр өжээ. Ажиллагаа гихэл гэд энэ нөхөр чинь там руу дайрахаар шийджээ. Ингийн иргэд гэлтгүү бүгдийг лалаад байгаа юм. Данте хөлдөөгөөд сэлэн болон зүйлтийг нь битүүмжилдэг. Там дотор цөмийн бөмбөг унгаагаал. Цаг хугацаач урсгын хэрээр хүн төрлөختөн там дотор хүрээгээ тэлсээр нэг л мэдгэд уурхаа бүр байгууламжтай ч болчих. Там гэж байдаг. Чөтгөрөөч гэж байгаа гэж мэдээгээр зарлаад тамиг иргэшээлдээ авахар шийджээ. За тэгтэл там доторх хүмүүсийн бааз руу нэг чөтгөр дайрчина. Нүд эрмэх зурл бүгдийг наалж бидний хаа мөн дүс та нарт их чөлөө хайрлаж байна. Баярлцгаа. 人間どもは気づいていない。嵐に踏み込んだことにな。俺がその嵐だ。Гэт энэ аниман дуусчина. Ямар ч лсэн үргэлжлэн гарна. Хизээ гарахын тодорхойгүй ч гарахаар нь оруулъя да, тэ. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя.